Хүй, ирсэн юм уу? Түрүүн гарлаа гэжтэй. Харин төгжрээл. Itty bitty titty committee, every boy tryna see the kitty kitty. And I know I'm so Сайн байна. За, өнөөдрийн манд подкаст эхэлж байна. Юу яцгаана? Өчигдөр тэнгисийн яриг эхэл. Уржигдөр тэнгисийн яриг эхэллээ. Тийм. Шинэ 7 хоногийн минь. Өмнөх 7 хоног нь гоё ирсэн гэж найдаж байна. Бид гурав амар их санантай. Өмнө 7 хоног амар их юм боллоо. Бурхан буддаа минь. 7 хоног хоорондоо юу ч ирсэнгүй. Өнөөдөр ярих гад. Бодлоо тийм. Бид гурав цаа явж байгаад машин мөрөгсөн. Санзаа орчод ирлээ. Тийм. Өөр хичээлээ одоо хичээлээ гэж байжсэн аа гинт уул гарах уу гэл зүгээр шууд яваад. Тэр өдөр их талчсан юм аа. Яран машин мөрөгсөн. Өчтөр нэрээ тэрийг нөхөртөө ярьлаа гэсэн чинь. Тэр өдөр чинь надаас намайг загасаа нөхрөөс өөр байсангүй. Тэр амар гомдчихсэн чинь өчигдөр өөр хэмээн бас. За яа гэм бэ? Бити бодо болсон юм бодоод яваасаа хүмүүргдэлтчлээд дээ штэ гэж бил. Бас хөр хэмт намайг бас аргадаад байгаамаа. Энэ ер нь манай нөхрийн хамаг юм жоохон сүулдэж явах юм тэгш. Тэгээ би нүг цас буулгаагүй гээд амар гомдож момдоод бууин болсон штэ. Тэгээд тэрнээсээ болоод хэрүүл мэрүүл болсон штэ бүр. Тэгсэн чинь өчигдөр бүр биний машиныг бүр цэмбэл нугаагаад за бүр салам болгоны хөнгөлөө. Яа гинт штэ бас. Өнөөдөр бага насныхаа талаар ярих гэж ярилцаад. Тийм ээ. За багтаа ер нь юу үзэж өсөв? Өглөөс ирэнгүүт дандаа ингээд би SpongeBob өдрө бүгдийг орс хөвгөлтэй гэж боддог гэсэн заяа. Бүр амар цэвэр орсоор ингэж дуу оруулахтай. Араалаад бага орс хөвгөлтэй л гэдэг. Орс сувг дээр хөвгөлтэй гардаг тэрийг. Өглөө 8-аас 11 өнгөртөл үздэг байсан. За урдуур юу үзв? Юу вэ? Би ихтэй юу ч бүр амар юм намайг ингээ бүр 3 сар мартай за ингээ суугаас урцсан байна хэр чин за нэлийн том болж шít. 7 сар. Тийм тэр хавцаа байхад ингээ тэрэгэн дээр суулгаад тэгээ шууд тэр чигт ингээ жүжиг тавиад хайчдаг гэсэн. Тэгээ би ингээ нэг юм вафл идээд тэгээ вафл ингээ гүлчээд л нэдчихдэг гэсэн. Тэгээд бүр ингээд нөгөө жүжигээ ойлгож байгаа мөр хэмтэн жүжигээ үзээр энийгээ сууддаг гэсэн. Тэгэл ээж тэгэл хайчдаг. Нэг тийм амар юу гол хөхтэйс юм шиг байна. Тэгэл тэр жүжигээ үзэлэг тэрнээс хойш тэгэл амар их яг тэрнээс л болсон байхыг дээж бүр жоохон бас нэг юм үзүүл суулгаад. Тийм болохоор амар их юм CD байсан шүү дээ ирвэж байгаа. Тэгээ амар их CD-тэй. Тэгээ юм CD-ийн таарсан. Тэгэл угаасаа урд ойрхон ирэн л гарчиж байгаа юм чаа. Шууд CD тоглуулагч аваад өгчдөг. Тэгээд эсвэл юм жижигхэн зурагтай байдаг. Ямарсан эхлээд юм амар том юм бүр юм компьютер шиг том CD тоглуулагч байдаг гэсэн. Тэгээд тэр нь ингээ байж болох бүх CD-нүүдийг бүгдийг аваад тэгэл үзүүлээ суулгах чинь. Жүжиг гэдэг нь хошин шоу. Тийм хошин шоу амар үздэг байсан. Ээж угаасаа орс талдаа болохоор амар их орс хөвгөлтөнүүд үзүүлээл. Тэгэл тийм л байсан юм байна. Чи Картууны дурагтай гардаг бүх юмыг үздэг байсан да. Тэгэл Хотод картууны зураг гардаг байсан. гардаг байсан шүү дээ. юусэн бүх суугаар л гардаг юм уу тэр чинь. Манайх ч Өдөө орнотоор байдаг гохоо. Тустаас авахтай тэр нь бүр юм Эрдэнэ телевиз гэдэг тусдаа телевизтэй тэндээсээ ингэж кабель татчихсан. Айл зурагтаа төлөдөг гэсэн. Тэгэнгүүт баха орс суваг л оруулж ирсэн юм шиг байгаа юм. Картууны зураг тэр байхгүй. Гэхдээ тэр хүүхэлдэйн киног ер нь аюу сүулт үзсэн. Анаг л дагаж ер нь үздэг байсан шүү дээ. Анагийн хийсэн юмнуудыг сонсоод. Тэр үед тэр үед чинь нөгөө манад нэг юм цинкер өнгийн нэг юм CD бүдэг нэг юм CD тоглуулагч FM явдаг нэг юм байдаг шүү дээ. Нэг хоёр юм том спикертэй бүгдий. Тэгээд нэг юм сав саарл гэсэн нэг юм цинкер оруулахтай. Тийм тэгэл FM сонсож байсан. Сүүлд л ер нь FM нэрээс сонсдог гэсэн тийм. Гэтэ сүүлд л үзэж эхэлсэн. хэдүүлээ амар азтай байгаа яг нэг юм би бүр амар баярлаад шүү дээ. Яг юм
Уцгүй байх уу ямар гэдгийг мэдсэн. Тэгээд уцтай байх уу ямар гэдгийг ч мэднэ. Яг тэр дунд ингээд өссөн болохоор амар азтай. Одоо яг байгаа одоо төрж байгаа хүмүүс чинь яг уцснаас эхлээд ямар ч тийм гоё тэг зурагт очиж цохиол асааж бас гэдэг тийм мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор айгүй гоё азтай гэж бодож чиний гадаа тоглоод ч үзсэн. За яаж өсөв? Тэгээ ямар тоглоом тоглолдог байсан? Яа, миний би тоглоом амар дуртай шүү. Амар тоглоомтой ингээд жижигхэн гэртээ ирнэ ингээд нэг болон дүүр миний тоглоом. Тэгээд яг манай анаа бол өөр хэмнэх тийм тоглоомтой байгаагүй. Бас амар тоглоомтой байсан. Тэгэл ээж нөгөө өөрөө сая сүлд ирж ирлээ. Би ингээд жижиг сайжиг юм цуглуулах манай эмээ бас тийм байхгүй амар юм цуглуулдаг. Тэгээ ээж бас тийм юм цуглуулах дуртай. Тэгээд тэрнээсээ болоод би дургу байсан ч гэсэн ээж ингээ өөрөө юм цуглуулах дуртай болохоор жижиг сайжиг тоглоом цуглуулаад аваад өгдөг байсан гэд. Тэгээ сая сүлд тэгж ярьж илээ. Тэгээ яг ингээ бүр амар их тоглоомтой. Тэгээд Барби би бүгд Барбигаар амар их тоглолдог байсан байна. Гэтэ танайд яг юм айгүй боломжтой штэ ер нь их арвин тоглоом байсан тий. Яг урт амар их тоглоом гой тоглоом үзэж байсан. Тэг ямар амар том юм бүр Барбины юм том байшинтай. Яа миний мөрөөд ингээд дэлгэгддэг юм том байшин. Ингээ хоёр давхар. Тийм хоёр давхар тэгснэ 0 том хаус. Тэг ингээд дэлгэгдчихдэг. Тэгэл ийм жижигэн нэг юм хурууны хэмжээтэй хүмүүс ингээл байж идэг. Тэгэл юм баг нохоо. Тэг би бүр тэд нартай амар хайртай. Тэг одоо байдгүй. Одоо байхгүй. Би бүр ууг нь нэлээд том боллоо тэрийг яг бүр ямар ч нэгэн ч ивдлгүй хадгалж явсан. Тэгэл мэдгүй дүүдэлсэн баг. Амар гоё штэ. Охин болгоны мөрөөдлөөстэй. Тийм мөрөөдлийн тоглоомод ер нь баг ихийг аваад үзсэн шүү. Эмчийн тоглоом нөгөө нэг уйлж мөлдөг Барби. Та нарт нөгөө ийм нөгөө шааханууд байдаг гэсэн үү? Тэр амар гоё. Би тэр нэг л удаа гадагшаа өмсөж гарсан гэж. Тэгээд шийдэж өмсмөр байсан. Тийм орны доор юм зайтай. Тэнгүүд орны доор ингээ битүү ингээ миний гутлнууд ёо. Тэгэл тэнгүүд баргийн хийх нь тийм дөвлөө хамааш. Тэгэл тэрийг нэгээр нь сөөлжилж өмсөж гарч мараад гоё. Багасаа дива ээж. Яа. Тэгээд нөгөө нэг гадаа нөгөө яг гэрийн үүдэн тийм саад байдаг. Тийм болохоор аав шууд гаргацдаг. Тэгэл би тэгдэг байсан гэсэн аим маягтай. Нэг 10 минут болоогүй буцаж орж ирэл хуцаа солилоо. Тэгэл байж байгаа л дахиад орж ирэл хуцаа солилоо. Тэгээ чи одоо энийг харж ингээ хуцаа солиод байдаг гэдэг байсан. Тэнгүүд яа тэ зүгээр гоё штэ ингээл хуцаа солио штэ гэдэг байсан л гэдэг. Ерөөсөл багын амар маягтай байсан. Гоё тоглоомод гоё байсан. Гадаагаараа ямар тоглоом тоглолдог байсан? Би бас тийм амар өсөрч яриад бүгд байгаагүй штэ. Тэгэл гараа. Тийм дөвлөлтэй явах гэж яаж өсөрч яриахаа тэгэл нэг ногдож тоолно өсрөөл нэг. Тэгээ дандаа л айл гэртээ л тоглож байгаа ш. Тэгэл элсэр юм гэл. Тэгээ амар эмхтэлэг тийм болоод одоо хашаад авч чадахгүй байгаа ш. Ерөөсөө Барби дээр байж байсан ш. Тэгсэн чинь тийм юу хэн байхгүй ш. Тэгээ шагаагаар ингэж шагаагаар гэр засан заяа. Шагаага ингэж өрөөд энэ том өрөө гэж том өрөөгөө бариад. Танай үед ч одоо ямар юмных нь Барби. Барби байгаа штэ янда жоохон үнтээлээсэн гэж ховорхол гэж. Тэгээ нэг юм хоёр л Барбитэй. Тэгэл тийм баан маань хоцхоо байхгүй штэ хөрх юм гарын доор материал тусны самаун дээрээ суулгаад. За энэ оршоо гэснээр нэг юм ном момод орж болгодог ч юм уу тэгжэл нэг гарын доор материалаар шаагаар гэр барьвшна. Тэгээд нэг юм том одоо зочны өрөөнд нэг юм шоугээ бидэг штэ. Тэрнийхээ нэг тавцсан энэ тэр чигтэн надад гаргаж өгсөн байхгүй Барбины байшин болгох гэж. Тэр юм шилэн хаалгатай за. Тэгээд тэрнийхээ доторыг ингээд Барбины байшин шиг ингэж тогтжуулдаг. Тэгээд тэрэндээ тэгээд бас тэр тосны хайрцаг юм хумаа ингээд ээж бүр ингэж гараараа бараг ингэж хайрцаг ингэж гоё ингэж болгосноо ингэж ширээ мэрэ шиг болгож хийж өгч мөгдөг за амар хүсэтгэлтэй. Тэгэл тэр мэрийг тавиал тэгэл Барбины байшин. Надаа төвөр бол их Барбитайсан. Би ер нь амар их гоё Барбинуудтай байсан. Яг тийм нөгөө нэг тэр үед чинь одоо тэр нөгөө 104-ийн тэнд нэг тийм тоглоомны үед штэ бүр нэр нь юу гэх юу лээ дээ зурагт морогтаар гарч марж яадаг
амар чанартай юм тоглоомнууд гардаг. Зүүн дөрөвд юу нь яг байдаг хгүй яг зүүн дөрөвний тэрүүгээр нэг яг тэр нэг кофе бин мин гэл нэг юм нөгөө дээр үеийн шар биш өндөр 9 давхар байрнууд гэдэг чинь тэрний доор байдаг нэрний сандгаа тэр дэлгүүрээс тийм амар барби марбитэй. Тэгээ нөгөө үеийнүүд нь ингэж нууглалтай. Тийм барби марби. Яа нэг ч мөр сүулт гарч ирээг юм уу? Тэгэхээр нэлээ сүулт барби авсан биш үү? Тэгвэл эсвэл тэр үед маш үнэтэй барбиг авсан. Тийм. Үнэтэйг. Тэгээд легогоор тоглолдог гэсэн. Надад одоо яг легонод байдаг штэ. Тэр хизээч ингэж гаргаж ирдгүү. Тэгээд ээж инээгаа хүүхдэд өгөөч гэхээр үгүй би энэ чи хүүхдэд тоглоолно. Тэгээд яг барби ч бас сүүлдэл гарч ирсэн. Тэгээд яг ухаан ороод нөгөө өссөн байрныхаа гадаа нэг тэрнийг болонд нэг ийс цутгацсан. Нэг ийсэн дээр л тоглолдог гэсэн шүү дээ. Би бас элсэн дээр л тоглолдог гэсэн. Гадаа гарах юм бол мөргөл сүрүүл. Тийм ээ. Тэгээ ер нь бүх л тоглоомыг тоглолдог гэсэн. Нуугт нь тэгээл нөгөө буландаж тоглолдог. Буланд нь гэдэг нь яа вэ? Ингээд тавуулаа заяа. 5 хүн. Тэгээ дөрөв нь ингэж сарвчны бүх 4 буланд очиж ингэж тэмээ яма байраас солиод юм шүү тий. Тийм ба. Тэгээ нэг нь одоо ингээд нэг нь гадаа зүгээр зогсож штэ дөрүүлээ булангаа барьсан байхад ингэж солбно тоолж байгаа. Тэгээд яг солбоод буланд нь очиод нэг нь булангуу олчвол тэр нь чонолдог ч юм уу. Танах тэрийг тэгээд юу гэж дуулдаг гэсэн юм нэ? 2-3 болдог гэсэн юм. Тийм л. Бид хэд нөгөө нэг юм тэмээ яма байраа солиод гэдэг тоглоом байдаг гэсэн байхгүй юу? Яг наадах чинь зөө тэгмүүд тэмээ яма байраа солиод тэгмүүд гясгүй болдог гэсэн. Тэгээ тэгж ах оронд нэг барих ч юм уу тий. Барих биш юм энэ одоо тэр болон шиг юм барьдаг ч юм. Тэгээ дүүжинд айдэн тэгэл савлуур мавлуур тэгээс бүр сүулт бүр амар том болчоод 7-8 дугаар анги хүртлээ нуугдаж тоглолт. Жохон том болсон чинь нөгөө буландаж хаар чинь бацаануудаа айж онгоон дор штэ. Тэгээл нуугдаж тоглож мөглөдөг. Сөөдрөвчин дотор нөгөө нүдэ бош тоглодог гэсэн үү? Тийм. Тэгэхээр чам дуулаа. Бүр дунд ангид орсон оноор тоглодог гэсэн чинь нэгнийхээ гэрт авангуудаа нүдэ багаад тэгснэ бүр шкам дээр гараа суудсан шиг. Тэрнээс олж их хэрэлддэг байсан шүү дээ. Тэгээ манай нэг юм Орос байранд нэм бахан тоглоомнууд гэдэг байхгүй юу? Одоо та нар тарин мэдгүй л байна. Хандах гэдэг тоглоом байсан зэ. Октод амир тоглодог байсан. Тэгээ ингээд юм айдаг бөмбөгтэй. Айдаг бөмбөг байдаг шүү дээ. Та нар юу айдаг бөмбөг яаж тоглодог байсан? Бид нар бол хандах гэж л айдаг бөмбөг авдаг байсан. Айдаг бөмбөг гэж бүх бөмбөг айдаг юм. Гүү юм ирзэн юм. Бэдгүй байсан юм уу? Ямар бөмбөг? Ирзэн юм амир хатуу. Амир ийм базагддгүй хатуу тэгсэн хэрэг ингээд яхаар ойгоод байдаг амир хатуу. Тийм айдаг бөмбөг байдаг гэсэн зав. Тэгээ ингээ орцсныхаа яг ингээ хананд яг толдог гэсэн байхгүй. Нэг хан руу шидээд ингээ салтаагаар оруулж маруулж. Тэр нь гэхдээ ингээд дүн гэж барьж авдаг зав хэмнэлнэ. Тэгээ тэрийг ингээд ингэж гаргана, алцаагаад илгэж гаргана, хоошоо харж агаад ингэж шидэж гаргана. Тийш толдог. Юу гоё шүү дээ. Ирзэн гоё шүү. Та ирзэн тоглож байсан уу? Үгүй. Ирзэн олддгүй байсан. Манай нутгийнхан аахгүй. Манай сумынхан амар ирзэн тоглож байсан. Бүр бүгд барыг октод нь бүгд ирзэн тоглож. Солонгос кинонд гардаг шүү. Айгуур чиний үеэр хүртэл тоглож байгаа юм уу? Тийм тэр чинь бүр манай үед бол бүр ирзэн айгүй удаан тоглолцсон шүү. Тэр чинь ингээ хоёр талд хоёр охин зогсоод хөлнийхөө ингээд хамгийн дор шаагнаас эхэлж игээл тэнгууд үсэрж байгаа охин чинь нэг юм хэлээд үсэрдэг яг даалуу шиг юм хэлж үсэрдэг заяа. Тэгэл даалуу шиг ингээ нэг сони юм хийснээ үсрээл тэгэл дээшлээлээдэг ингээл дээшлээл тэгэл тэр чинь чансааны шалгаа авчирч байгаа юм чинь дээшлэх тусмаа. Тэгээд ингээ хөлн дотор ингээ орооцолдуулж мороцолдуулж тоглолдог. Би яа дэ үсэрдээ юм уу? Үсрэн тэгээд дээс шиг үү? Үгүй дээс шиг биш яг хоёр талаас ингээ ирзэн татчихж байгаа шүү. Тэнгүүд ийм хоёр ирзэн татагдчихж байгаа шүү. Ингээд ийм тэнгүүд тэрэн дээр ингээ хөлөөрөө яг ингэж гарч дээр нь үсэрч байгаа. Дээр нь зогсох хэрэгтэй юм уу те? Тий, ирзэн дээрээ зогсох хэрэгтэй. Ирзэнээ алдчих юм бол тэгэл алдаал дараагийн үсэрдэг. Алцгаар юм. Дээс гоёсэн тэгээ дээсэж хашраасаа. Тэгэхгүй би дээс манай байрны охтуудтай амир байсан. Би бол суугасан. Чиртаадах бас гоё тий. Тий. Чиртаас гоё. Тэгээд бүр том болоод чин чиртаа юу? Үгүй. Чиртаа ч юу вэ? Чиртаа чинь яагаад ингэ 1 2 3 4 гэж. Тэр гэж нэг доголж үсэрдэг. Тийм бидний над чинь бас лүксдэх гэж нэрлэдэг гэсэн.
амар нэртэй. Тэгтээ бас гоё байсан юм уу амар тоглолт байсан. Би бол гэдэг амар их айл гэртээ л тоглолт гэсэн. Манай нөгөө нэг юм дөрвөлжин одоо нэг юм Орс дээр нэг юм Орс хэв маягтай газар руу очих юм дөрвөлжин нэг юм цемент юм баад. Юу юм дөрвөлжин газар дөрвөлжнөрөө байдаг штэ. За. Явууны замчаа. За. Дандаа тийм байхгүй. Тэнгүүд юм чирта зурж муурах тийм талбай байх. Тэнгүүд төр цементэн дээрээ шууд 1 2 3 4 5 гэснээр буцахтаа. Тийм. 6 7 8 10 гэжтэй байхгүй. Тэнгүүдээ тосны харьцагт шороод үргээд тэрийгээ л юу гэсдэг. гэж нэрлэлдэг байсан. Жохон бахад ч тэгэл гэртээ орж ховлох нь битэл тэгэл амар л гадаа тэгэл алцаал тоглол гэдэг гэсэн шүү дээ. Амар мөнгөөлж байсан. Орж болохгүй. Орчих юм бол сая амар өөрхөн гэрт авчир би тэгсэн ш нөгөө нэг дүүтэй гараа явж байгаа. Нохойсэн тэгээ би хоолохгүй тэгээд нэг үдэн байна. Жохон хөвгтүүд харна. Та усаад өгчөж би хоологчлоо гэдгсэн чи болохгүй байна. Гэртээ орох юм бол одоо тэгэл гарахгүй. Амар өөрхөн тэгэл тэрийг яг сонсоол ёо хөөрхий юм байж үлээ. Тэгэл нэг шанаган дотор бас ийгээл. Тэгвэл бүгд тэрнээ суугаад тэр их тэмлэн том болсон өнөө дээр сав. Энэ каранти бас эдээ гэж. Агаа. Гоё чи. Манай анаач намайг хайж зөндөөх гарсан шүү дээ. Алгуулчлаа гэдэг. Тэгээ нөгөө шүн тэр чигтээ алгуулчдаг тэгээд анаа зайлуулж яг өмсөн ховцсон яг гэрийнхаа ийм үдээсийн үдээгөө бөөцмөцтэй ингээд доод шуудсан. Гоё тэгээд тоглож байгаа. Та одоо ороо. Одоо ороо. Хоолоо идэл. Хоолоо идэж буцаагаар тоглохоос амар гоё дээ. Гаргадаг байсан юм уу? Гаргадаг шүү. Намайг за хоолоо идэж буцаагаар л гэдэг байсан шүү дээ. Би нэг амар гадаа гардаг байсан. Нэг хөгжим тоглолтог болцсон ч тэгэл хөгжмөд автж ээж гар гэж. Үй, автж идэл гарахгүй болоод очин цаа тэгэл гарахгүй. Би бол өөрөө л итгэхгүй хөгтөөс нөхөөс шаавж шууд л гаргадаг гэсэн шүү дээ. Би бол хотлоо ялж гардаг байсан хаяа. Эсвэл өдөр нь үнэхээр хөгжмөд автчаад дараа нь гардаг байсан. Эсвэл би өдөрт автцсан шүү гэж хотлоо ялж гардаг байсан. Тэгэхгүй бол гаргадаг нас. Life. За тэгвэл багтаа сонсдог байсан юм. Юу сонсож өсөв? Яа, сонсож ирсэн юм да би өстэй амар дуртай. Би одоо бүр тийм пост хийх юм болов гэж бодоод сонсож ирсэн дөрөндөө бүгдийг таснаа. Аавчд баярлаа. Анадаа баярлаа гэж юм бэ. Амар гоё. Нөгөө би юу яагаад хүзэндээ юм оруулаад тэг таг хөвтчихдэг байхгүй юу. Тэгэл анаа хөрх юмтай манайх нэг танк шиг ноутбукт. Тэгэл ноутбукн дээр дуу тавьж өгвөл намайг харагдаад би дүү аруу. Үгүй гэж дуурдаг уу? Ямар. Йоо. Ямарсаа анаа бол надад амар хэм Pussycat Dolls гэмтэй гэдэг шүү дээ. Pussycat Dolls бол бүтэн сонсгосон, Galag бол бүтэн сонсгосон, Kiwi бүтэн сонсгосон. Тэгэл ёо тэнд чинь бичсэн. Ингээ би юу гэдэгс амар би тийм амар delusional байсан юм бах та. Нөгөө нэг алчуур толгоон дээрээ тавиад тэг алчуураа ингээ амар гоё янзалцдаг ус шиг болгоод тэгэл урт устай болсон гэл. Тэгэл гоё явсан гэж аргалж өмсөнгүүтэй. Өөрөө ингээл кивигийн тэр нь болж ингээл дуу тавингууд нь өөрөө дуулж бүжиглж өмсгөлээ. Тийм галагийн болроолт байсан. Тэг миний нөгөө нэг та үзүүлж байгаагүй л нэг халцсан орон дээр дуулаад тийм яг тийм тэг анаа л ер нь амар их сонсогддог шүү дээ. Тэгэл ээж бол дандаа нөгөө нэг юм юу сонсогддог. Яг нэг юм дээр үеийн дурууд байдаг шүү дээ. Гоё апа мапа. Modern talking гэдэг тэднийг амар их сонсогддог гэсэн. Ихтгэе ихч нартай хүмүүс өөр юм байна. Гоё юм сонсож. Би ч нөгөө ахтайгаа өссөн чинь тэгээд жидтэй хоёрын батал сонсдог гэсэн шүү дээ. Рэп димбэ бүр амар үздэг заа ёо бурхан буддаа минь. Тэгээ бас нэг юм тойр сонсож ирсэн үү? Тэг чи уун нөлөө том болцсон багт гарсан юм да. Шивэр хулмаас гүрэ Тэгтээ бүр нэлээд том сурвалд орсон. Facebook байдаг байхад. Тийм бүр Facebook байдаг байхад гарсан шүү дээ. Гүрэ Би тэгэл апатитар л өгчөөс. Тийм бах тий. Анаа ч бас чамд амар юм сонсгосон. Анаа ер нь миний одооны өсвөрийг манай ихч тавьж өгсөн. Тийм бах. Нөгөө саарл хөгжим дээр эпимээр явдаг. Тэгэл апатит амар дуу сонсч өгсөн. Баарны буу муу. Яа. Баяны дэвсгэр сонсчихлоо шүү. Тэгэл чихэнд нь биш дээ гэж.
Тэгээ жоохон тоолжсэн чинь Rocket Bay гарч ирээл. Тэгэл ахтайгаа зүг Rocket Bay сонсоол. Яа гэхдээ ахтай амьдрал угаасаа шал өөр юм байна. Хоёрыг ингээд сонсон гот ингээд амар эмхтэлэг байна. Ба амар олон Barbie тааж шиг надад нэг 2 Barbie-тэй тэрнгээрээ нэг шагаа босгож агааг 3 татчих тоглон заяа. За ага та энэ шүүгээр агагийн Batman-ыг гэж тавьсан. Тэгснэ. Ага надад тоглоод дуусч байгаа. За одоо чи надад тоглох гэсэн шууд бэлдэж мэлдэж буудалцчих бодолцсон. 2 урт шугам байрснаа шууд сэлэм хийснээ задлж. Би тэр нэг уялтэйгээ нэрхтээ уялтэйгээ амар хүн Mortal Kombat гэж тоглолдог гэсэн. Яг гайгүй яг юм ойлгоод ирсэн чи арай иршүүд болж эхэлж байгаа юм чи. Тэгэл Mortal Kombat-ын нэг Mortal Kombat-ын ингээл дөрүүдийг аваад би энэ бол ингээл тэгээ солиорол бас их тэр юм шиг ч тоглолдог. Тэгэл нэг шүүр барьснаа миний сэлэм гэж. Телевизэндээ тоглодог байсан. Өөртөө биеэрээ тийм шууд биеэрээ би өөрнөхтэй уялуудтай амар тэнэг юм тоглолдог гэсэн шүү дээ. Ингээ тоглоулан ч хийжтэй. Нэг ингэдэгс уялуудтай нийлж аимшигын юм бичлэг хийдэг гэсэн зөв би. Би өөр амар солиотой гэсэн шүү дээ чинээс. Ингээ тоглохоосоо илүү гачин юм сэтгээ тэгээ ингээ аимшигын бичлэг болгонгуудаа за би одоо ингээ хөвтөж чинь тэнгүү намайг доороос ингээ татдаг ч юм. Тэнгүү чи бичлэг хийж байгаарай. Тэгээ баг тэгээд YouTube хийсэн бол нэс наад болох байсан баг гэж. Хөөе бичлэг гэснээс нэг жоохон камерт ус гараад ирсэн чинь бас тэгдэгсэн шүү дээ. Ингээд өөрлөгөө ингэж харуулж бичлэг яасан бата. Цог сэтгүүл мэтгүүлнээс ингээ юм хүмүүс уншаад сэтгүүлч болж тааж байна гэсэн. Юм болж тоглох. Тэс нэг юм хум ингээ заан бараг онлайн хичээл юм шүү. Тэрийг ингээ цаасаа ингээ нөө таталцдаг зургтан дээр ингээ цаасаа наагаад гэж. Тэр чинь ингээ дагцтай дэлгэц чинь ингээ асангуудаа нэг жоохон дэлгэцэн санамжлагддаг шүү дээ. Яг тэр үед нь цаасаа наах хэрэгтэй байхгүй. Тэгээ цаасаа наагаад тэрэн дээрээ ингээ юм тайлбарч байна. Одоо ингээ тооны хичээл авч ийн. Ай. Гэтэ ер нь бүгдээрээ л гайгүй багтаа тоглолдог нэлээд бас гайгүй л байсан юм шүү дээ тий. За тэгээ гайгүй байж байгаад суулд ороод өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдсөн юм. Тоглох завгүй байсан шүү. Юм өөр болдсон шүү дээ хүүхэд. Ямар байсан яг одоо байгаа шиг байсан уу? Өөр хүүхэд байсан уу? өөр хөдөлсөн. Маш шартай галзуу ойлгосон. Тийм амар ашмуутай амар дэрлэхүү. Чи тэгэхээр нэлээд гайгүй минь горлсон юм шиг ангийнхаа. Тийм би хамгийн минь горлсон. Минь би ярьдэн штэ. Миний манай ангийнхны 1-р ангийн монтажн дээр миний нүүр ихэнх хүүхдүүдээр байдаггүй. Ингээ бүгдийг ингээ соглоод байдаг гэсэн яг бодлоо. Тэгэл ямар сайн да ангийнхаа нэг бандад боолгуулж үзлээ. Ихийг дүүлж үзлээ. Үсээ шатаалгуулж ийлаа. Тэгээ тийч чин дарагдаж гэнэ үү ингээ жоохон том болоод тэр. Одоо би намайг хайртай юм сайн. Энд чинь юм шиг. Чи бол яг ингээл галзуугаараа тэр чигтэй байсан уу? Эсвэл дараахан мархан байсан уу? Би дараахан байж үзээгүй шүү дээ амьдралаа. Яа гэхдээ манай их бүгд надад амар хайртайсэн шүү дээ амар санаа. Би ингээд анх бага ингээд намайг ингээд дараалгачтай байхгүй юу? Тэнгүүд би ч үеийнхнээс нэг ихчтэй. Тэгсэн чинь ингээд манай ангийн багш ангийн даргаыг ингээд хүндлэх хэвээр та нар гэж заагаад өгсөн чинь ангиараа намайг таа гэж дуудаад болдгоо. Бүр дараг 4-5 дугаар анги хүртэл таа гэж дуудулсан шүү дээ би. Солиотой. Тэгэл дандаа намайг та их чин ангийн даргаа таа гэж дандаа дэгдэг. За тэгээ бүр ирэхс хүртэл орж сайн уу банаа бүрхэн болсноо захгүй юу? Ирэхс хүртэл ингээд ангийн даргаа таа гэж бигээ заа дэгжснээс хөвөлтэй бойл тэгээ ингээд битгаар чинь ширээн нэнэ ёо алж байгаа юм чи. Тэгэд хамгийн гол нь бит хоёр ангих нэг амар дэрлэгдэг байсан заа гэж. Би октоудаа дэрлэгдэг. Та хоёр амар дэрлэхгүй. Би амар дэрлэхсэн би тэр үед амар юмстай ёо. Би чамайг өс дэрлэхсэн гэж болоод байгаа юм. Гош тэ би бүр ёо та нар намайг бүр ямар байсан гэж бодчих. Хөөрхий амтаа. Бүр төсөөлгөө зураг мургийн харуул хүртэл ингээл ахгүй зураг мургийн амар өрдөлтөө хөтөйсэн шүү дээ. Би өөрийгөө ч өрөвдөөдтэй хаяа багнасаа бодохоор гэж амар чимээгүй юу ч ярьдгүү бүр ямар сандал X хүртэл тэгж ярьсан байгаа шүү дээ. Амар бүр өөр айгу манифест хийсэн байхгүй тэр. Ингээл амар ширээний ард босч ирсэн юм.
Ингээ надтай ингээ суувал амар эвгүүтэй одоо ингээ амар дараахан охин мохин гэл ингээл аваад суусан чинь гинт нэг өдөр хуц чи босоод ир гээл өстэй зайл майл навш минь гэл босоод ирэх бахта таймэ гэл амар тэгж ярьдаг гэсэн. Тэгээ өөрөө тэрийг тэгээд дулж байгаа шүү дээ өөртөө гэсэн чи тэгсэн юм да. Тэгээ амар чимээгүй юу ч ярьдгүү. Хажууныхаа хажуу суудалтаа ч хүүхдээ юу ч ярьдгүү. Юм ярих гэдэг нэг хажуу суудлын хүүхдүүд ингээл юм ярих гал ингээл хичээл хийдэг дүү штэ. Тийм биш дуугаа гэж байгаа л хичээл хийгээд нэг тийм амар тийм чимээгүй. Тэгээ намайг зарим нь бүр мэддгүү байсан гэж л ийм охин байдаг байсан юм уу гэж мэддгүү гэж бүр. Чамайг байдаг гэж мэддгүү байсан штэ. Тэгээл ингээл сургуулаас ангиас гараа явангууд ингээ банд нар жоохон ингээ дэвлэгж мэрлэгдэг зөө. Тэгээ би ангийнхаа нэг бандаас амар айдаг байсан. Ингээл намайг миний оролтыг ураал над руу чирнээл цацж мацаал. Амар айдаг заяа би бүр ингээ харахаараа ингээл амар айгаал цухтаал. Тэгээ X ч гэсэн намайг бас айгу шоглдог байсан. Танд яагаад дээрлэх үлддэг гэсэн. Дээрлэх хэрэгтэй байхгүй юу? Би бүр амар тийм юу чимээг хөхтэйс. Тэгж тэгж жагаад бүр ямар чимээ гаргадгүй ямар ч юм ярьдгүй хөхт байжгаад Яг юу нь вэ? дунд ангитаа ороод ирсэн чи яач мэдгүй. Тэр ихтэй анги шилжснээс болсон баг. Би анги шилжсэн байхгүй. Тэгэл анги шилжиж орж ирээл амар өөрлөлдсөн шүү дээ. Тэр яг өөрөө яг тийм хүүхэд байсан юм уу мэдгүй. Би бол өөрийгөө гайхдаг. Би яг альны бол доо. Тэгэл бүр амар галзуулсан шүү дээ. Тэгэд өөрөө яг дэрлэгч хэлдэг нь болоод. Эсмэн биш параллел ангийнхаа нэг бандыг өдөөд харна найзуудтайгаа нийлж зодоод. Тэгсэн чинь байдгүй нөгөө хүүхдээ чинь багш нь ирснээ. Шууд бидний бүгдийн жижигэрийн өрөөнд дууж зогсоосноо бүгдийг алхтаад. Та нар тэр хүүхдээ хавирга нуруу хугалцсан байна. Бөөрлөө хавирга нь цураад орцсон байна гэж мэгээд ёо. Амар айгаад нэг өдөр бүр ингээ хичээлдээ явж чадахгүй. Тэгээд тэгсэн чинь удлаа л байсан юм билээ л дээ. Тэгээд тийм байжгаад тэг нэлээд тийм галзуу болж байгаад тэгээд ахлах анги руугаар арай гайгуулсан юм уу? Тэгэхдээ юм дунд анги тахсан нэр та нар зодон хийдгүй байсан уу? Би амар хийдэг байсан шүү дээ. Тийм үү? Би чи эргэстэйг нийлж байгаа л болтдог байсан. Манай анги хогтодлоо жилцлээ гэж явдаг л байсан. Тийм, жилцдэг байсан. Тэнгүүд хоогийн амт одоо бид нар сая очиод ярьсан чинь тэрийг би сөхөөл бид нар жилцдэг байсан те эмэ гэл тэнгүүд амар муухайш надулж эмхтэй болохоор хашаа нь жийж болохгүй тэнгүүд өөртөө амар жийдэг гэл бандэр нь бүр гоолцсон. Би бараг октодоосаа ганцаараа явдаг гэсэн хөө. Би ч нэг ахтай ялахаар тэгэл ялтаж болох юм бэл. Агаа намайг ирж зоддог. Тэгэнгүүт би зодуулж байгаа зодуулсан уранд ангийнх нь очиж зоддог. Гэтэ октодтой бол яач чаддаг л та. Хөвгүүдээ зодчихдаг гэсэн. Тэгээ нөгөө тэр үед ч нөгөө хөвгүүд ч өсөхгүй баа штий хөрх юм. Дуудаа ингэ чинь хөвгүүд жижиг гин штий. Тийм. Тэгэнгүүт хөвгүүдээ зодооноо чинь за эрхэсээ бол үнэхээр амар өсддөг байсан яа бурхан минь. Өсдөж байгаа бараг их хүн ингэж мингээ за нэг болно ангийнхаа бандерыг шахажсэн нэг ингэ завхаж мохоо. Тэг нэг ангийнхаа нэг бандыг бүр ингэ шанаадаад удаа болцсон шүү дээ. Шанаадаад нөгөөх нь уйлаад ёо ер нь алдаг байж. Хүүтэй нийлэл зодолтол жилзэл тэгснэ хамгийн амар хичээлээ яваад байгаа байхгүй. Тэгээ тэнэг болгоочод надтай ингэж юм хом ярьж ингэ сууж агаад хичээлээ хийхгүй гоцроод гэж. Би онц гараа яваад байдаг нөгөө хэд байдгүй гэж. Смохон шүү. Хүүхдүүдэд тэгж болохгүй. Одоо ээж гардаг харахаар шоолол. Та хоёр тэгвэл одоо бол гайгүй болцсон байгаа юм байна шүү дээ тий гэж. Шоолоод идэв шүү. Одоо чи одоо бас ингэж сургуульд харахаар эргэн тойрныхоо хүмүүстэй юм ярьж байгаа хичээлээ нийлэхгүй өөрөө дундуур хичээлээ хийгээд онцоогоод яваад тах та гэж шоол. Би яг тийм биш шүү дээ. Яг ингэж уриалж ангаалцаж амгалжсэн аа. Тэрний төвдөөр. Би яг тэнгуү тэрийг эсэргүүцээд юм айдаг. Би яг ингэ тийм хүмүүс байдаг байхгүй. Амар байлаар өөрсдөө ингэ ангалцаж байгаа нөгөөдөл нь хоцроод үлдчихдэг. Тэнгүүд би яг тэрнийх нь алинд нь ч хамаарахгүй хинтээ ч юуж ярихгүй байж байгаа юм аа гээл тэгэл гараа авчдаг. Тэнгүүд намайг мэддэг хүн байхгүй тийм шүү дээ. Тийм байх хэрэгтэй байхгүй. Өөртөө яг амьдарч муугаа мэдэж ангалцах хэрэгтэй байхгүй юу? Тэнгүүд манай ингээд бас нэг амар онцордог хүмүүс. Тэр бит хоёр яг темп нийлдэг гэсэн хэрэг. Тэр охин бол бас ангалцсангаа юм айдаг. Тэгээ сүүлдээ тэрнтэйгээ хоёлаа ихэс шилжээ явцсан чинь тэрнтэйгээ хоёлаа яадаг болоод нийлдэг болоод хоёлаа ингэ суугаал юм яриад заяа. Тэгэл хичээлээ хийгээл чи дуусна заа очиж үзүүлэх үү гээл тэгэл үзүүлэл гараал явчихсан. Тэгэл амар темп нийлдэг гэсэн шүү. Хөөрхөн шүү миний найз.
Гэтэ нас 10 жилдээ амар ингэж та хоёр тэгж юу нэг хичээлээ амар санаа зовдөг байсан уу? Амар ингэ санаа зовол дүн гэл яана. Гүү. 10 мараа хүртлээ тэгж явдаг ус. Тэгэл 10-аас хойш Хайсан. тийм яг айсаар нэг хаяагүй айсаар л байдаг ус. Би ямарсна юу ч хийжсэн нэгэд зүгээр гонц гарчдаг гэсэн шүү дээ. Би яг бодоод яг 1-р 2-р курс мөрөстө ороо бодсноо ямар ч юм хичээл их төгөхгүй болсон байж байгаа. Яг ингээд амар олон жил 10 жилдээ тэр чигтээ ингэж хичээл гэж мэрэж явж байгаа. Яг жоохон чөлөөлөгдөд аав ээжээсээ холдоод ирэхээр хайдсан байна даа л гэж бодсон. Би яг тэгж хайсан шүү дээ. За одоо намайг хажуунаас хичээлээ гэх хүн байхгүй юм чинь. Гэтэ өсө тэгдэг хаа. Манай тэр нэт чинь нэг л амар он сурж байгаа шүү дээ бас. Бүр амар он сурдагсан бүр цаарцсан онцтой юу. Тэгээд тэгж явж байгаа сая бүр ингэ мөстлөө бүр амар юм ховрхон мэрэгжил барсан баггүй юу? Яа юу ч хэлээ хиймж биологч ч хиймж ч илүү нэг тийм амар сонир мэрэгжлээтэй байна шүү дээ. Эми юу хүм ингээ гаргаж авч мавдаг ч илүү нэг юм амар serious мэрэгжил баггүй юу? Тэгээд тэрэнд орсноо тэгээд баг хайцсан шүү дээ. Тэгээд одоо зүгээр цааш ууж үйдэл газар явж идэх байх. Арай өөр байсан юм шиг санагддаг ч шүү. Одоо тэгвэл ингээд Алтан дундаж хүүхдүүд чинь амар онцордог байхгүй юу? Мэргэжлээ чинь одоо ингээд тэгвэл яаж зурдаг болсон? Түндэлээ уншаал. Багасаа л Нарутоны карт хуулж зурдаг шүү дээ. Аав ээж хоёр яг бичиг үсэг сураг байхад түндэлээ гаргаж. Өнөөл бүр амар багасан Тийм. Эхний 1-2-ыг авч өгөөл анаа аав ээж 2-3 нийлж уншиж өгөөл тэгэл би тэрний түндэлээ дагаад Ер нь зурдаг болсон. Юм дуурай зурж байгаа л. Би ч цүндэлээ гаргахад талид уншаад бичиж сурдаг байсан л таг шиг. Тэгээ одоо надад цүндэлээ байдаг. Одоо л байгаа юм уу? Тий. Сая тэгээ очиход яагаад хараагүй? Доор далт хийсэн биш гараад Харах байсан биш үү? харин тийм. Тэн дээрээс нэг дугаар нь л байхгүй. Манай нэг байрны охин гоож байгаа буцаад дөөгш надаа Тэгээ штэ. Би тэгдэг байхгүй. гоож хоёрыг авсан заяа. Надаас нэг Орой тийм. 3 морын ч илүү авсан. Одоо мөрөд тохом болсон. Гэж. Тэгэл тэрийг өөр нь хаяхгүй гэж бодож байгаа. Одоо түндэлээ амар жижиг юм болчихсон шүү дээ. Тийм. А5 маань. Одоо тэгээ цөндөлөө чинээр зурагдаж байгаа юм. Үргэлжлэн гэсэн. Шинээр хөвлөгдөж байгаа юм шиг л. Засаж массан юм болов уу гэдэг. За хизээ. Тэгэл Нарутогийн картнууд байдаг шүү дээ, санаж байна уу? Ингэж цогтөө. Тийм. Тийм. Тэр картнууд чинь хуулж зурдаг байсан шүү дээ. Мортал зортлуудаа хуулж зурдаг байсан. Эрэхтэй хүүхдээс юм ээ. Чи тэгвэл морь зур зурчих юм шүү. Морил зурчдаг байгаа даа. Ангид яг тийм хөлт байдаг гэсэн тийм яг нэг биний ангийнхаа нэг бандтай амар өрсөлдөг гэсэн чинь амар гоё зурдаг. Тэнгүүд яг зургийн номон дээр амар тийм дандаа нэг морь мал зурулдаг гэсэн чинь шал тэр дөрөв хүлээ 5 шум мал амар зурулдаг гэсэн чинь тэнгүүд яг морь амар гоё зурна. Тэнгүүд би чадахгүй. Тэг би аав ээж хоёрыг амар хүний зургийг зураадаг гэж гойдог байсан. Чи ээж одоо бодоод тахад амар гоё зурдаг байсан. Мэдгүй би бүр нэлээд том болсон юмнаас урсан шүү дээ. Нэг тэгж амар зурах дуртай ч би өөрийгөө зурч чаддгүй гэж боддог гэсэн. Яг аав ээж хоёрыг дандаа зураадаг гэж гойгаал. Тэгээ хав тэгсэн мөрчлөө технологийн хичээл зургийн хичээлтэй амар сайн дуртай ирнэ. Тэгээ тэгж байж байгаа манай уялгч хамт тийм зурдаг байсан юм чи тэгээд үнсгэлжинд орлоо гэд. Тэгээд загварын хувцсны зураад тэгээ амар гоё харагдана надаа бүр. Тэгэл зүгээр тэрийг дураагаал тэгэл өөрөө нэг худлаа нэг тэр үед чинь нэг загсан балааж амар модонд орсон байсан. Тэгэл хүний бие зурангуудаа загсан балааж амар их зураал өөрөө худлаан дээр юм хийгээл тэгэл зурсан шүү дээ. Гэтэ нэг амар сүртэй зурдаг байгаагүй нэг тийм амар бол байгаагүй. Тэгээ яг ээж нэг юм хөрхөн цэцэрлэг таахад нэг тийм авч өгч байсан юм. Тараал гараад ирсэн чинь ингээл суудал тэр нэг тавьсан байна. Тэгэл очиж харсан чи амар хөрх юм. Хятад заяа ингээд дэлхийд ийм хуудаснуудтай наад ингээд ийм палаж аваачаад
биен дээр наачдаг. Яа тэр амар дуртай гэж тэгээд ийм ормор ийм декорнууд байдаг дандаа. Одоо яг бас юу болоод байгаа шүү дээ. Стикер тийм. Тэгэхдээ амар гоё бүр тэр. Тэр өстой гоё юм. Чанартай. Ийм бүр яг л ийм хүний гараар зурсан юм шиг юмнууд. Тэгээд хувцснууд нь ч гэсэн амар гоё. Тэрийг амар их наа. Тэр нэр амар гоёсэн шүү. Тэр аюу бүтээлж болгосон байна. Наач жоохон хөшөрсөн л болсон шүү дээ. За тэгээ ахлах анги ямар хөө. Яа миний хамгийн гоё дурсан ч дээ. Яа бурхан минь Бадмараг. Бадмараг ахлах сургууль минь гэж. Тэр дууг ч одоо би дууллаа шүү дээ. Ямар дуу вэ? Бадмарагийн сүлд дууг нь дуулсан шүү дээ би. Би ч жоо яг найзуудаараа л да хөрхий. Сонсож байгаа. Хитэ өөр хүн шиг дуу гаргалт гэл. Нэг хоолооноос нэг хоёр хүүхд очлоо та. Тэгээл бичлэг нагаал. Бадмараг өстой гоёсан. Гэтэ би яг Бадмарагт орохдоо уг нь хүчмээ ингэж ээж байгаа дүрслэлөө нь орондаа гэж бодож утсан аахгүй. Аав ээжээсээ холдчихгонгуудаа. Тэгээд очоод эхний нэг үйлрэл бол суусан. Хоёр дахь үйлрэлээс нь жилөө сууж исэн. Дүрслийнх нь ангид ороод. Тэгээл анхиндаа амар айж байгаа шүү дээ. Яа надаа ингээл баг танихгүй хөхт ингээл шал өөр хүчмээ ангийн хөхт дунд нь ороод ингээл зурангууд амар намайг жааж хийх бахтаа гэж амар санаа заавал орсон чинь ёо бүр амар хөөрхөн байсан за надаа бүр ингээл цаас маас ингэж татсан шүү гэл бүх юм зааж өгч юм бол өстө сайхан бичлээ. Тэгэл амар хөөрхөн дээж нэг хэдэн 7 хоног зурч исэн чинь манай хөгчмийн мэрэгжлийн багш хуваар өөрчлөнө тий тэдний хуваарьдаа давхцсан за. Тэгэл яах чаргагүй болж байгаа юм. Анжууг дүрслэх рүү орсон юм шүү дээ. Дүрслэлөө орно гэж бодож ирсэн. Тэгээ хичээлд нь давхар суужсэн байхгүй юу? Багшаас нь гуугаад. Тэгээд тэгсэн чинь тэгж чадхаа байлаа. Тэгэл ахлах сургуультаа ёо нэг краш та бүр үнэн сэтгэлээр 4 жил крашлж байлаа шүү. Би нэг тийм рэл үзээд. Нөө 10 жилийн найзтайгаа ингээл дэд үе ах нар яриад ингээл ингэдэг байжсэн чи одоо ингээм амьдрал руу орчиж игс чи хөөргөө санагдаад өнөр ямар хөөрхөн хүн байсан юм дээ. Харин тийм амар хөөрхөн дуурч хүн крашлал тэгээл нөөтөндөө харагдах гэж юм уу тийм яг ахлаа ингэ дураа хөөрхөн тийм болцсон байсан байж дээ. Тэгээд би 10 дугаарыг манай краш сэмпай 12 дугаар ингээл. Тэгээд ингээд дандаа том зааланд ингэж бүх Бадмарын хүүхдүүд ингэж цуглаад нэг юм хуурал шиг юм хийдэг заяа. 7 нэг болон 2 дахь өдөр өдөрч илүү. Тэрэн дээр ч нөгөө симпай харна штт. Яа. Миний хамгийн жаргалтай 2 цаг гэж. Тэр симпай хараад. Бүр хаанаас нь ч харсан амар хөөрхөн. Одоо шилжилтийн насны үе чинь дунд анги. Ахлах анги хаа. Дундаас эхэлнэ шүү дээ. Уу яг 13 8 13-аас эхэлнэ. 8-аас эхэлнэ. Teen гэж тэр teen гэж байна. За тэгэнгүүт яг нэг 16 мургаар ороод ирэхээр бас л би ихтэй шилжилтийн насыг яг бодсон. Өчигдөр ч юм уу бараг бодсон шүү. 2 удаа бараг явагдсан юм шиг санагдаад идэв шүү дээ. Нэг нь ингээд яг л 13-ны яг л жинхэнэ шилжилтийн нас. Тэнгүүд нэг нь яг ийм бүр том болох гэдэг юм уу яах гэдэг юм мэдгүй. Яа болох гэдэг юм жоо. Тийм нэг юм сонир үе рүү орж байгаа 2 үе байд юм байна гэж бодсон. Гэтэ 10 жил ахлах ангитэй бас их юм ойлгуулсан юм байна. Ахлах ангийн үе яг суурийн одоо байгаа суурийн тавьсан л юм байна. Тийм болохоор гоё юм шиг муухай юм шиг амар хүнд үе байсан юм байна хөрхий яддаг. Яа, сэтгэл санааны хувьд бол амар хүнд байсан. Яг ингэ дургуй юм ингэ хийгээд байгаа шүү дээ. Тэнгүүд би ч өмнө нь ингээд ямар ч юм шалгалт малгалтыг дарамт авахгүй зүгээр л хөгжмөд тоглоо явжсэн байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд үлрэл болгон шалгалт өгөхээр болоод ирэнгүүд амар их дарамт мэдэрч эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд жирийн одоо бусад хүмүүсүүд чиг зүгээр л би тоглоод боочихгүй шүү дээ. Чи багш нар чи ингээд надаас амар их юм нэхэд байгаа юм гэж аа. За одоо энийг харъя. Энэ одоо ямар тоглох нь вэ гэдэг яг юм багш нараас гардаг заа. Надаас ингэ нэг юм хүлээг наа. Багш хүртэл ингээд нэг надад нэг юм бахархах хэрэгтэй юм шиг. Тийм надад ингээд гайхуулах гэдэг юм шиг юм бид өсөх. Тэгэнгүүт тэр дарамтнаас би ингээд гарч чадахгүйсэн. Тэг ингээд дарамтнаа ингээд бараг үлрэл болгоо ингэж амар хүнд цохолтолдог байсан. Тэгэл оюутан болсон чинь тэр нь бүр амар нэмэгдэж байгаа юм чи ёо. За Суйсын хөгжмийн ангийн хүүхдийн амьдрал бол
шалгалтнаас шалгалтын оронд амьдэрдэг заяа манайхаа. Сард нэг шалгалт өгнө. Тэгээ тэрэндээ ингээд дууслаа маргаашнаас нь дараагийнхаа шалгалтанд бэлдэж дууслаа маргаашнаас нь дараагийн шалгалт ингэж явдаг цаа. Тэгэнгүүт бүр амар эс. Нөгөө бэлт айдол болохгүй бэлтгэж байгаа юм шиг л. Тийм. Тэгэнгүүт ингээ бүр амар дарамтанд байж байгаа. Яг dream high шиг юм шиг. Тийм тэгээ би ингээд хинч намайг танихгүй надаас хинч хүлээлт тавьдгүй тийм газар очихыг амар хүссэн байхгүй юу. Тэр нь наашаа зутах. Тэгэл хүлээлт тавьсан арлаа. Тэгэл би зутаж ирээд ихний шалгалтын дээр ямар гоё байсан бэ. Бурхан минь хинч намайг танихгүй болохоор тэглэж хөгжмөөс орж ирсэн гэд хинч надаас тийм өндөр хүлээлт тавихгүй штэ. Хэл амар гоё байсан. Бүрнээ нэг амар сэтгэл амарч ирсэн шүү дээ орж ирэл. Амьсгаавал. Яа би энэ л байх хэрэгтэй юм байна анханасаа гэж боддог. Би яг мууш нэг бодсон байхгүй ингээд. За яг 10 жилдээ яг нэг ахлах ангимаг доороо нэг ийм охин байсан бах таа гэмээр юм төсөөлт орж ирээд дээ шүү дээ. Ямар хүн байсан. Амар deep болсон байх гэж боддог шүү дээ. Амар чим юм уу? Амар өөр болсон байх. Амар юм уу? Ингээд нүлэн бас яг ингээд нэг юм руу орсон бахаа хүүхдүүд хөнхөө яваад байдаг шүү дээ. Тийм биш нэлээ юм руу орсон юм шиг санагдаад байдаг. Тэгээ тэрнээсээ гарч чадахгүй лээ. Сүүл зүг тааж байна уу? Нэлээ сүүлд оюутан болоод эхний семестр дуусаад хайрт өнөө олоод ер нь өөрчлөгдсөн даа. Бид гуравч нэр аягүй сонирхолтой гурван амьдралтай хүн байгаа шүү дээ. Би ч нь бол ингээд нөхрөө хүүхдтэй. Тэгэнгүүт мүүжний болохоор 4 жил хүнтэй үерхэж байна. Манай хүн болохоор үерхэж байгаад амар удаан хугацаанд үерхэж байгаад салж байна. Салаад одоо юу гэдэлээ single and crazy гэж хэлээ. Харин гоёор хэлчих гэлээ. За ер нь төгсч шүү. Тийм өргөө орж. Галзуу ганц бий юу? Тэгээ галзуу ганц биелэг орч ийн. Сайхан шүү. Цагтаа бүжигнүүлчлээ. Яа гэхдээ яг дөнгөж орж ирээл бүгдээрээ ганц бие байх үед бүр яалт вэ тийм. Тэр та идэв байсаа хараад байсан шүү дээ. Одоо наата ингэ тэгээд. Өмнөөс нь чадж байгаа тийм. Амар атлаа явуулсан чинь. Тэр үедээ гоё тийм. Одоо жоохон нам сууц юм уу? Би мууж нэг бодоод байгаа яг 10 жилдээ яг ахлах юм руу ороод яг алсан та. Тэгээд яг нэлээ ингээд юм. Яа гэж хэлэх юм болоо? Одоо яг юм замбраагүй биш нэлээ юм бас тэмцэлт болоод үгүй яг нэг юм кинон дээр гардаг шиг нэг юм өөрчлөлтөнд ороод яг нэг өөр болсон баг гэж бодоод байдаг шүү. Дунд ангид амар галзуу манлайлагч байж байгаа л 10 жилдээ амар дарах юм болов. Тэгтээ бас амар муухай штэ. Ээжигээ их гомдсон доо. Тэгэл муухай штэ болол гинт бас нэг амар уналтанд орол. Тэрнээсээ гарахгүй зүгээр болчлоо гэж дарж явж байгаад. Одоо ингээл гойноо төрөл уйлж мүлжтэй тэнгууд би одоо яагаад ингэх хэвээр готрах гойнож явах хэвээр ингэж амар дарж байгаад тэр даралт маань нэг өдөр гинт ингэж бороо шиг ороод тэгээ тэрнээсээ нэглээ удаан гарахгүй явж байгаад сүлд гайг болсон. Ийм л гэдэг штэ яг тиймэрхүүл байсан байхаа зураг мөрийг харахаар яг тэр үеийн нэглэнд юм байж тий. Тэг яг одоо ч нэг баланслал ингээл яг юм нэг гайгүй төв болж байгаа чинь яг тэр үед бол байгааг баха. Чи тэрвээ чамтай тэр үед таарсан бол баг чи бол халдаахгүй л ах өөртөө. Тийг санагдаж шүү дээ. Найзчлахгүй. Тий яг халдаахгүй яг нилээ тийм. Нилээ юм байгаас гэж бодоод шүү дээ. Манай нөгөө хоёр найз нөгөө эм орлно эхэлчихсэн. Ойлгодог зайлуулдаг. Мэдгүй л гэдэг үгтэй. Юм асуугаа мэдгүй. Чи яг яаж юм мэдгүй. Тийм л. Одоо яг байгаагүй. Тэгээ юу нэг яг бодож авсан юм гэвэл тэгэл яг одоо мэдэрч байгаа юм аа. Яг л одоо хүлээж авах хэрэгтэй юм байна гэж юу нэг бодож ирсэн дээ. Тэгэхгүй ингээд цуглуулаад яваад байвал гинт нэг юм руу доош ундаг. Тэгээ одоо ч гэсэн ингээд төсвөр насныхаа үеийг ингээд бодохоор
нэрэл хэцүүс юм даа гэж би боддоо шүү дээ. Тийм. Нэг тухайн үед л нэг хэцүү юм шиг санагдсан байж бас болно шүү дээ. Тэгвэл бас бодохоор. Ингээ харахаар нэрэл хэцүүс юм даа. Үрхэн амтан зүгээрээ чаднаа. Хэл өөрийгөө амар тэрж авмаар санагдаад байна. Тийм. Жижиг бол нэлээд дарамтанд байсан баг. Тэгээ тэрнээсээ болоод амар юм өөрөө дотроо яг чи яг тийм штэ ингээд дотроо байгаадаа ингээ юм гарахгүй ингээд хатгалаад гэсэн мөртлөө болж ш зүгээр ш тэгэл тийм байсан. Танаа багнах ч намайг тэгдэгсэн шүү дээ. Чөлөөлөх. Чи гэртээ яриад уйлдаг байсан баг гэж. Сургуулаар нэг инээсэн яваад чи хараал уйлдаг бах тий. Чамаас хараа бодсон. Амар инээж байгаа нь амар хатаа санагдал. Энэ нэг л цаанаа нэг л шиг да. Тийм. Тэгэл ингээл зургийн сургуульд явж штэ. Тийм тултал гэж. За дугуй юм ярих уу? Сод тэнгисэр ярих уу? Ахлаа гэрээ гарсан чи шууд ёо тэгэрээ. Амар дийбэрчлээ. Хэцүү амар хэцүү байсан ялтч. Гэтэ ингээ одоо бодох би бүр боломж байдаг бол ганц буцаад үдчмэр санагдаж шиг тэр үеийн мэдрэмж ингээ нэх гоё. Тэр нандин байсан. Одоо яг хизээж тийм мэдрэхдэггүй байхгүй. Тийм болохоор ингээ хөгшрөн гэдэг амар ер нь муухай юм байна. Тийм яг тэр үе шиг тийм хөнгөн хэрнээ амар гонхтой. Тийм юм байхгүй. Яг арай буйртай болж эхэлж байгаа болохоор таах ч үү те одоо тийм юм надад болох юм бол би нэрээ таах ч үү нохоо уцчих тийж таах. Гэнийх тэгж тэр үе шиг гоё санагдах ч үү. Тэр үед чинь бүр ингээд хүчмэр санагдтал хэцүү үе болж малж байгаа нь хүртэл одоо бодохоор нэх гоё. Хөөрхөө. Одоо бүр өөхөж ирэх байдаг юм болохгүй. Гоё юм байна. Би ностальжик юу ностальжик тийм тэр бүр үнэхээр гоё зүйл гоё. Тэр үеийн сонсдог байсан дуунууд юм мэдэрчээсэн юм үнэхээр гоё. Өөрөөгөө би одоо ингэ нэг 17 дэх хүчиг байдаг гэж бодоод байгаа юм. Яг 17 дэх хүчтэй ингэ юм ярих юм бол дэм намоо тэр хөшөрцөө юм биш тийм ч одоо амар юм уу тийм дээр байгаа зү. Амьдрал амар утгагүй болцсон л гэж байгаа. Тэр үед энэ TikTok, Instagram ингэж их хандл өргөн дэлгэрээгүй байсан юм аа. Харин одоо яагаад энэ үеийнх ийм амар хитрхи ийм амар тооны амар депрессний хүмүүс байгаа шүү дээ. Тэр нь угаасаа энэ сошиалоос л болж байгаа. Хэдүүлээ тэр үед энэ дэлгэрсэн байсан бол яа бодоггүй. Гэхдээ бас хэрвээ яг одооны хүмүүс ингээл TikTok, рил мэл хийж мэгэл ингээл солиороод байгаа шүү дээ. Ер нь нэг жоох солиорл шүү дээ. Ер нь бол юм чинь. Тэгээ хүн болгоно ер нь юм байсан бохоо. Тэгээ яг одоо үеийнх нь л яг ийд мэдээлэл байгаа болохоос хэдүүлээ ч гэсэн бас нэг юм солиор байсан л. Ой тэгэл Facebook дээр илий болоо юм ийгэл солиорол идэг байсан. Лайк. Ёо тэр нөгөө факт хэлээ. Юу гарч ирэхээр нөгөө Facebook дээр нөгөө хуучин нөгөө ямар би бүр сүртэй бичсэн. За ямар амир юу ч гинөө. Одоо тийм уншихаар хичээд байдаг шүү дээ. Солиод. Хаяа орж нэг зэгцэлтэй. Тэгэхгүй бол зарим нь гинт паблик болсон гараад ирсэн байдیں۔ Ёо. Хөөе би бичлэг хийжсэн шүү дээ. Wine гэж байдаг ах үед wine гэж л. Юу ч юм тапс маш. Тапс маш хийж байгаагүй. Wine л хийдэг гэсэн нэг. Яга wine гэдэг хоёр ойлгохгүй биш. Ийм богинохон бичлэг би нэг шеэрлсэн байсан да wine гэж мэдтгүү найзуудтай гэсэн. Үзээгүй юу. Тийм юм хийдэг байлаа. Тэгэхээр юу эсвэл дандаа нэг юм мемний бичлэгнүүд шиг юм байсан ш. Тийм тэр чинь wine гэхгүй юу? Гоё яастай. Нэг юм дуу мөн вайрал болсон юм уу? Яац дандаа. Тод тэнгисэр ярил та манайха. Чамааг л оруулах байсан. Тайрас яа гэж ороод ирсэн чи шууд яриа гэжлээ. Тэ чи нэр орсон бол чи орсон бол энэ хэдээсээ хиний нарих уу? Юу. Чи бол тэр цитуулаа бол үнэхээр хандын хаг дарах баг. Тийм би цитуулаа би бүр бид тэр цитуулааг үзээд бүр кринж гэдэг үг нэр хүн байсан бол би тэр амраа шиг тэгэж ханд өгөхгүй. Би бүр амрааг айгуу үнэлдэг байсан.
Тэгсэн чинь жоохон сонсон. Би сүүл рүү гайгүй дараад л шүү дээ. Би чамаагаа нэрийг чинь битсэн шүү дээ. Чи ингээ хүүхэн дунд сэлгээд яваад байдаг гэж. Жоохон Шүүсэн эхнийх нь хандлагаас л ойлгомжтой байсан юм шүү дээ. тэр бүр үнэхээр тэнэг залуу за. Тэр амар хичээг. Хаана юу ярихаа мэдэхгүй ингээд өөрийгөө амар хөвгчлөлтэй байна гэж одоо дээрлэхэд идэг тийм хүмүүс байдаг ш тэ. Нэг өөрийгөө би амар гоё шааж гэж бодоод тэгээд тэр хүнд ингээд тэтэрхий халдаад идэх байхгүй амар муухай амар хөвгийн залуу өстөрөст таалагдав. Хизээж тэр хүнтэй батны харилцаа үүсгэж явах боломжгүй. Харин тийм тэнгууд ягаад октоо тийм залуу гэж ангалзаад байна вэ? Ягаад дуртай байгаа мэдэхгүй өөр. Надад тэр их тахсаа айгу таалагдсан зав. Яг бүгдээрээ дургу бэлээ л дээ. Үгүй тэгтээ ярьж байгаа юм амар хүлдээс. Үгүй мэдгүй яаж юм тэр тахсаа зүгээр Надад модноос салим орогдож байгаа юу нэг сайн. гаднах төрхөөс амар за жуус авчихтай бодвол арай Харин би царайлаа. уугнаас хасааг айгүй юм намтай буурс Харин уугд нь гэж бодсон чи харин сэрэл мэрэл яриад тийм. Амжаахан балаа юм яриад тэр нь таалагдаа. Гэтэ хасагдаж орж ирж бас гайг болцсон юм. Тийм үү. Тэр өрн Одоо тэр өрн дээр хоёр яг гоё болчихсон тий. Тийм. Тэр аюу өрөнд айгу таалагдаад. Гэтэ тэр зэтүүлээ бол ер нь байх ёстой л юм шиг санагдав. Тэр нөгөө Яг шоуны зөв тоглолоор тоглолоо. тий. байх хэрэгтэй. Тэр нөгөө Нэг нэг охин тийм руугаа байсан шүү дээ. яагаад гэвэл Нөгөө нэг химлээ өмнө Тийм, төрөө өртөө чинь нэг тиймэрхүү сэрцтүүлээ шиг. шоу хийх Тийм гэдэг. ингээд солиорол явж идэг. Яг тийм байсан шүү. Тэр шоуг зөвөр хөгжилтэй болох гэж орсон юм биш үү зүтгүүлээд. Харин магадгүй яг тэр орсноор арай сонирхолтой байгаа л та. Гэтэл нэг Манай октод арай дараахан байна тий. додохгүй гарч ирэх واخ. Задрах. Тэндээс ихтэй найр харсан юм бол тэр хонгорыг найрч магадгүй. Чи хамаартай найз. Нэрээ юу. Найз болно гэж юу. Хүшин найзаа гэж. Тийм болсон. Би тийм гей vibe өгөөгүй юу чамд. Харин тийм. Мэдгүй зүгээр би хүмүүсийг тэр хүн дээрээ бэлэн болоогүй юм л гэж бодсон шүү дээ. Тэр үнийг та гэж хэлсэн шүү дээ. тийм үү. Тийм. Тэрнээ ихтэй нэрээ жоохон яг шууд фрэнд замтах тий. За хоёлаа айгуугаа яриад илч чад ч гэж үү. Хүч тэр нөгөө цэтүүлаа чи яаж тийм гэж бодож юм. Тийм юм. Тэгээд тэр мундаг хүн байдаг юм дээ. Тэр нөгөө нэг хин таалагдаагүй. Бэлэгт, төгс бэлэгт төгс итгэлд. Тэр яг тэрийг чиний араас гүйх. Тэр яг гөөх байсан. Унж тасхаа. Яа. Тэр чин нэг тийм Яг чиний л чамайг сонир тайп нь яг чи л байгаа даа. тэр банд яг чамраа гөөх байсан баг гэж бид хоёр бодсон. Тэр бол надад нэг юм айгүй хэцүү яг хоёр талтай санагдаад. Тэснэ Гоё ч юм шиг. намаа хүрсэлтчөө гэж бод. Юу гэсэн. Намаа хүрсэлтчөө гэж бодоод намайг хасан гэж нэг санал өгсөн байх гэж би л бодож ийн гэж би өөртөө хинч хүрсэлтэй байх юм шиг. Чи шууд бата. Өөртөө хинч хүрсэлтэй байх чи. Тэр содоо ихтэй гоё орж ирж сод гэрэл. Тэ айгүй хатуу тэр угаасаа амар юм. Тэр харахгүй л тийм босс юм ихтэй Тэр бол. чин юу лээ? Ямар магазины Буруу Монголиа штэ юм тийш. Буруу Монголиагийн захирал нь. Тийш амар гоё юм битээ тий. Амар Панелист нэгэд нь панелист сод. Шин панелист. амар хурхантай яа. Тэр юм ихтэй хамгийн хөргөн. Хэнийч мэддгөө би нөгөө нэг магазины нэг юм мэш талтай хөө ямар магазин бэлээ. Инээж мэж байгаа нь юу? Тэгээ буруу Монголиа ч одоо Монголд вог шиг болсон байгаа шүү дээ. Тийм болохоор тэгээ угаасаа амар харисмтай. Амар юм босс харисмтай. Үгүй. Тэгээ яг тэрүүгээрээ л байлээ яг шоун дээрээ ч гэсэн. Одоо яг болт яг гайгүй тасаад ирэхээр айгүй галзуурч эхлэх байхаа. Гой юм ярьчлаа. Нэг хайлт үг шиг тий. Мака гэдэг юм ихтэй сүнстэй. Гэтэ тэр нөгөө хуучин панелист бас байхад бас хэрэгтэйсэн тий. Яг өмнө юм хэлдэг байсан тий. Тэр хамар байсан шүү дээ. Тэр чинь л яг анх Чинзан Мако хоёрыг хэлж ирсэн үсттэй. Тийм энэ хоёр нэрээ гэдгсэн чинь нөгөө. Өдрийнхөө яагаад гаргачваа? Хүмүүс харин жоохон тэгдсэн юм болоо гэж би бодсон. Магадгүй. Солимэр эсвэл өөрөө болчих гэсэн байж болно. Тэгээ болтыг айгүй хөвгчлээ л гэдэлээ. Уун чи болт хөвгөлтэй Амар хөвгчлээ хүн л гэдэлээ. Болох юм байна. Манай панелистууд л гоё юм дөө. Тэр Тодо гэдэг охин амар таалагдж байгаа. Амар хөрхөн. Яал нь хэлээ би өөрсдөө ялгахдаггүй. Тод Бэлэг. чиний нэр бол сод. Чи юу болоод. Тодтой яг адилхан нэг охин байсан чинь хин юм бэ? Золоо юу? Биш ээ, мичи юу? Мичи биш. Нэг адилхан охин байсан да Тодтой.
Зүйл чинээр орж ирсэн үү? Гүү юм бол би андуураад тах шиг. Өөр тодог нь л бодоод тах шиг. Бараг бүгдийг нэрлэлцлээ тий. Тэгээд тэр тодог чинь хөлөгцөн юм. Би яах вэ? Тэгээд тэр чинь юу вэ? 21 мэгтэй юм шүү тий. Тийм үү? Гүү хаа. 4-р курс гэхэр чинь 4-р курс гэж тэр шинээр орж ирсэн ах 4-р курс. курс дээр тэр тодоо чинь санхуд зурдаг. 4-р курс. Тэгвэл та Үгүй нар шүү дээ. 20 биш. Тэр официал гэж боддог. Чамайг л сонсох байсан. Манай цэгийн ах та нарт таалагдахгүй юу? Ямар Цэгээ гэж. амар том бил. Тэр яг дандаа нэг юм хөлдөв. Зүгээр махан бөмбөлөг заад. Яа тийм хөөрхөн маас ч өөрийгөө ямар амтантай зүрлэл. Харин юм уу? би яг Яг өхөр шиг амар ингэвэ. удаан сингл байгаа вэ гэсэн. Өө тэг хүртэх ёстойгоо л хүртэж байгаа хөө. Амар амар санагдахгүй байна. Надад нэг тийм хүмүүс амар амар санагдаад байдаг шин. Чи өөрөө галзуу болохоор тэгж байгаа. Надаа юу Тийм хүнийг таалагдгүй тээ. Тэг өөрөө дургуйсан мэт. Одоо л бэлцэг шээ. Одоо надад тийм хүмүүс намаагүй дээр санагдчих юм. Манай хүн ч аюу савлаатай шүү. Яг хоёр нэмэх хоёрондоо таардаг шүү дээ тэр шиг. Тэг надад Хоёр ч мөр 7-ны хэд савлж байгаа юм чинь. хасаагийн тэр нэг юм ярьж байгаа юмнуудыг аваа явуулдаг болчих юм шиг санагдаад. Тэр хасаа бол гаднаасаа сайхдаг лээ. Та хоёр нэр хоёрдугаар дугаар нь үзээгүй юу? Тэрэн дээр ингэсэн шүү. Хасаа өрөө хоёр ясаа ахгүй юу? Ингээд бөндөрөөс уучсан байхгүй тийм нэг хортой тоглоом байдаг штэ нэг таалан малгар билүүлдэг. Тэрийгээ очиж тэгж бодож байгаа хүний тийм гэсэн чинь уринд чи ингээд анхны сэтгэлээсээ давсан хүн байвал 5 секунд үсэлцэдэг байхгүй юу? Тийм харцдаг байхгүй юу? Тэгсэн чинь урин чинь очоод төгсөөг үнссэн 5 секунд. Үсэлцүү. Тийм. Бүр ингээд ингэж үнсэлцэн. Тийм үү? Яасан бэ? Тэгсэн чинь хасаа тэрийг харж байгаа шүү дээ. Тэг ингээ хасаа амарсан болцсон заяа. Тэгсэн чинь дараагийн даалгавар нь яг дараа нь хасаагийн даалгавар ингээ гарч ирсэн аахгүй. Тэгсэн чинь чи өсвөр наснда байсан бол дурдлага байсан гэсэн үн дээр очиод эрх муур шиг эрхэл гэдэг аахгүй юу? Тэгсэн чинь хасаа ингээд яг өрнгийн хажууд сууж байсан золоо дээр очсноо ингээд эрхэлж. Тэгсэн чинь бас жоох санаалах шиг болсон. Тэгээд тэр санаатай тэгсэн баг. Яа тэгвэл золлоо нөгөө өөрөө амир юм физикал дооч дуртай гэж ярьсан болохоор тэрэн дээр дөрүүлсэн байж магадгүй. Амар муухайгаас тэр. Камерны цааны юм болсон болоо. Тэгээд тэгсэн чинь яг ингээд за одоо амарцгаая гэсэн чинь шууд хасаа өрн хаяал босоо явсан. Йоо амар хэцүү юм би. Централ телевизэн хөтлөгч болсон гэсэн чинь. 19 он мөрөдсөн. Өө шиг би зүгээр тэр чи хөтлчих гэсэн. Үгүй яг бүр дуртай явуулна зү. Тэгээ шүү дээ. Тэгэл та. Киноч жиг миний ярьдаг юм. Яг яаж авд юм бол гэтээсээ сонир монстр мичиг найзууд нь өгсөн гэхээр юу гэсэн үг юм. Ай зураг морг юм. Тэгээд CV-г нь өнөөс нь бүлээ явуулсан юм байна. Тэгээд тэр чинь бүр ийм сэтгэл зүйчийн асуулт асуудаг гэсэн шүү дээ. Гадаадаас бүр. Тэгж яал ядах л та яг юм шоунд байгаад тохирохгүй юу? Дараачлаар самарч байгаараа тэрээс. Хинтэж мэч болохгүй явж байгаа. Хасбар сайхан дээ. Эстер шиг солиороо самраад явж байгаа гэдэг. Арай ч эстер шиг. Арай ч эстер шиг байхгүй. Яг тэ. За тэгвэл тэнгисээр нэг тиймэр. Тэнгисээр гэдэгтээ өмнө өшрээ гоё байж чадах юм бол та. Одоо нэг жоохон уйдах штэ л гоё буцалсан юм байна аахгүй тий. Харин тийм. Тэгэхээр л би харин 3 дугаар үйлрэл гэж дахиж гарах юм уу дөө гэж бодож. Жия вайбтай ер нь нэг тийм жия вайб хэрэгтэй. Энэ донд бол тийм вайб өгж байгаа ихч байхгүй байгаас тий. Харин тэнгууд надаа ингээ үнлэмжин амир унаад оо энэ чинь Өөрхийн уг нь бол нэвтрүүлгийн зүгээр тэр залуу молоо бол тийм л вайбаар оруулсан бах тий. Золоод тээ тийм болох байхаа. магадгүй. Эхнээсээ болоогүй ч Капта яванда тий. Яванда тэгэж магадгүй. амар муухай тийм. Би бол золог тэгжл боддог, тэгжл үнэлдэг. Тэг орцсон бахаар нь жоохон уур үрээд харамлаад ч гэх юм ааш. Жия вайб тэгсэн. Тэгсэн дээр золог тэр бүр гоё тий. Ясаа. Ясаа. Сэтлээ. Ясаа. Авраараа тэр. Хоёр намайг тийм нэвтрүүлэгт орж аваад үзүүлж чадчихна уу?
Би бол нилээ явах хаа. Төсөл хүртэл явах хаа. Би самар хасгүй. Хамаад нэг ингээд инээлгүй хасчихгүй хамаагүй ингээд нэг сайхан хөгжөөнд дэжээ. Тэгснэ толон болон болоосолтойгоо маччих. Ихийг нөгөө гүдэг шиг шүү дээ. Анаа чи ингэж угаасаа шиг л унаач зүгээр. Хаад гэж унаач. Метр 75 таа масыг л унаач алах юм да. Гуруулаа ингээд хамт орж яваад. Иргүүл мэдтэй тэр шоу. Шууд чих маань. Йоо өчигдөр манай хадам байж амар хөөрхөн. Йоо энэ дундста миний хүүшиг царайлаг хүн алга гэснээр тэгэхээр би яасан гэж чамшигч царайлаг охин алга. Гэтэ нэрээ нэг сони эрэхтэй хүмүүс орсон байсан шүү. Хэрэг жоо нэ. Манай нөхрийг барчих хүн тэр нэг ширх гал. Эмэгтэйчүүдтэй амар гологдохоор эрэхтэй. Харин хос болох нь шинээр л хүн орж ирэхгүй бол. Харин тийм. Та намайг сумлаж voice оруулсан нөгөөдг нь ямар ч сургаж галах. Бас явуулж байна гэдэг. Тэр яасан нэр явууллаа. Ягаад ч байрна тэгээ таг тэнцээг юм бэл. Яа тийм бол. Гэтэ би бодоод хахад дуугаа айгу буруу сонгочих. Ийм амар сүртэй дуу сонгох байсан юм шүү ядчлаа л дээ. Тэр нь жоохон мэддэг дууд бол арайгааг байдаг шүү. Харин тийм. Тэгвэл бол мэдгүй дууд болохоор жоохон ямар дуу юм бол гэж бодоод. Тэр жоохон тэгсэн. Мөн нөхрийгөө сомлох байсан. Гүшүү сайн сомлох байсан. Уг нь жоо сомлцсон лээсэн л та. Явуулаагүй ш. Ядаж нэг нь тэнцсэн байсан бол тээ. Тэгээ харин тэгээ яхан хийzүүгүй юм. Тэггүй. Тэнцэн байсан бол одоо тэгээ бичлэг явж байгаа. Харин тэнцсэн байсан бол одоо клиент дээрээ орж байгаа зөө баг. Тийм байна тийм. Дуусахгүй. Дуусгая дөө. За баяртай. Бай. Баяртай.